Оюут толгойн бүлэг ордын ашиглалтад Монгол улсын эрх ашигыг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх төр хороог улсын хурлын гишүүн Бат Найрамдлаар өнгөрсөн 8 дугаар сард байгуулсан. Тэгвэл энэ хяналт шалгах төр хороо өнөөдөр хуралдаан зарласан ч хуралд оюутлогын компани удирдлагууд ирж оролцоогүй байна. Төрийн өмчтөй оюутлогын компани удирдлагын багийг парламентыг үл хүндэтгэж зориудаар хуралд оролцоогүй гэж үзэж байна. За оюутлогын компани төр хорооны хуралд ирж оролцоогүй шалтгаанаас сүүлийн үеийн улс төрийн нөхцөл байдалтай холбоотой гэж тайлбарлажээ. За гэхдээ ажлын хэсгийн даргын хувьд энэ үйл явдлыг зохион байгуулалтаа байж болзошгүй хэмээн хардаж байна. За оюутлогын компанийн төлөөлөл хуралд ирж асуултанд хариулах үүрэгтэй төрийн өмчт компани гэдгийг тодтогч байсан юм а. За нэгдүгээрт энэ оюутлогын компани Монгол улсад бүртгэлтэй компани мөн үү гэсэн юм асуулт байна. Хоёр дахь асуулт энэ оюутлогын компани Монголын төрийн өмчийн оролцоотой ийм компани мөн үү гэдэг хоёр дахь асуулт байна. Гурав дахь асуулт хэрвээ төрийн өмчийн оролцоотой компани мөн бол бид бас тэгж ойлгож байгаа шүү дээ. Төрийн эрх барих дээд байгууллага тодорхой чиг үүргийнхаа дагуу, эрх үүргийнхаа дагуу энэ компани эрх бүхий этгээдүүдийг, субъектүүдийг дуудаж мэдээлэл авах, тайлбар авах эрхтэй юу гэдэг ийм гурав дахь асуулт байна. Дөрөв дэх асуулт хянан шалгах төр хороо улсын хурлын тухай хуулиар байгуулагдсан улсын хурлын зохион байгуулалтын бүтцийн хувьд хянан шалгах үүргийнхаа чиг үүргийнхаа хувьд тодорхой асуудлаар эрх бүхий субъектээс мэдээлэл авах зорилгоор дуудан ирүүлэх эсвэл урьж ирүүлэх ийм үйл ажиллагаанд зориудаар саад учруулж нэг биш хоёр удаа ирээгүй нөхцөлд ямар энэ дээр хариуцлага яригдах вэ гэдэг ийм дөрөв дэх асуулт байна. Оюут толгой компани бол төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд мөн шүү дээ. Бид нар 34% эзэмшдэг. 34% эзэмшдэг төрийн өмчийн оролцоотой компани дээр энэ дээр бид нар онтрэ болон зээлийн хүчийн оюут толгойтой холбоотой асуудал шүү дээ. Тэгээ яг үндсэн ирж танилцуулга тавьж асуудлаа ярих ёстой компани маань өөрөө ингээд хүрэлцэн ирэх боломжгүй гэж улсын хурлын хянан шалгах төр хороонд ингээд алтан бичгээр хандаад байна л. Энийг яг үнийг хэлэхэд яг яаж ойлгох би мэдэхгүй байна. Яг яагаад ирэхгүй байгаа юм. Үйл ажиллагаатай холбоотой асуудлаа бид нар нэг эргэж харах хэрэгтэй юм болоо л гэж зөвхөн би энэ нүглэхт бодчих. Гүг. Та бас үг сонсох хэрэгтэй төр хорон гişүүд байсан. Та хитрхийх бопорч байна. Хитрхийх бопорч байна. Гүг та төр хорооны даргын хувьд биднээс үг сонсож явах юм уу явахгүй юм? Эсвэл энэ попурлтоор хөгжлүүлэх юм уу? Сая энд асуусан гişүүдийн асуултанд хариулж байгаа хариултууд чинь зүгээр л та хариуллаа шүү дээ. Би үгүй хэлчихв. За энэ хүү олон нийтийн хүлээлтэнд байсан оюутлогын бүлэг орд оюутлогын хязгаарлагдмал хувьцаат компанийг тойрсон асуудал шинжээчтэй хийсэн дүгнэлт ямар байсан, за зарчмын ямар асуудлыг шийдвэрлэх шаардлагатай вэ гэх асуудал шийдэгдэхгүйгээр өнөөдрийн төр хорооны хурал өндөрлөлөө. За Баярбаатар гишүүний микрофон өгье. Тий за